За сайн байцгаана уу манай Шороо Махбаттай өвхөр охин Матрын ордныхны маань одоо үлдэж байгаа 10 хоногийн ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За энэ дээр бол одоо манай Шороо Махбаттай улсууд бол одоо нэлээд сайхан амжилттай байхаар харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо ер нь бол яг манай Шороо Махбаттай улсууд одоо ер нь нэг гэрэл тэнд харагдаад байдаг тийм ээ. За тэр гэрлийн одоо юу гэдгийг за тэнд гэрэл байна. Гэрлийг одоо зориод явах юм бол би амжилтанд хүрнэ гэдгийг мэдээд байгаа мөртлөө одоо бас яг нэг барьж авч чадахгүй яваад байсан ийм байдал харагдаж байна л та тий. Тэгвэл одоо энэ дээр одоо бас амжилтыг олсон байдал харагдаж байна л да тийм ээ. За энэ дээр одоо магадгүй одоо олон нийтийн сүлжээгээр гардаг тийм ээ. Эсвэл одоо ямар интернет одоо онлайн янз бүрийн бизнес эрхэлдэг тийм ээ. Энэ дээр бас нэг тиймэрхүү юм харагдаж байна л да. За энэ дээр би яагаад тэгж хэлж байгаа гэхээр зэрэг энэ олон нийтэд танигдсан тийм ээ нэлээд тийм нэр хүндийг олсон байдал харагдаж байна тийм ээ. За одоо магадгүй very close энэ дээр хараа very close to achieve your goals гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг та одоо тэр гэрэлд хүрэхэд одоо тун ойрхон байна, мөрөөдөл биелэхэд ойрхон байна гэж ойлго. За энэ сүүлийн 10 хоногт бол одоо манай Шороо Махбаттай улсуудад ийм нэг юм боломж нэгдэх юм боломж нэгдэж байгаа юм шиг харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр юу гэдгийг хүн хамтран ажиллах юм уу тийм ээ. Юмаа одоо хамт одоо юуийн шинэ юм эхлүүлэх мөнгө олох тийм боломж нэгдсэн ийм харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар хамтран ажиллах юм гэрээ хийх тийм ээ. Энэ их амжилттай болсон ийм байдал харагдаж байна тийм ээ. За энэ за юу гэлээ шүү. За энэ одоо хамтарсан гэрээ бол ирээдүйд одоо таны одоо эдийн засгийн их усүрийг одоо бий болгох тийм ээ. За одоо мөнгө одоо мөнгөний замыг нээсэн ийм байдал харагдаж байна. За 10 дугаар сар 10 дугаар сар одоо тэгэхээр зэрэг энэ өнөөдөр бий болчихгүй маргааш 10 өдөрт биш ерөнхийдөө одоо ийм замнал нэгдэж байна гэж ойлгохоор тийм ээ. За 9-10 дугаар сар их чухал байх юм байна. 9-10 дугаар сард одоо ийм санал сонсож тийм ээ ингэж одоо шинэ ийм мөнгө олох ийм зам нээх ийм магадлал өндөртэй байна. Мөн одоо за энэ дээр одоо хэцүү цаг ард хоцорсон гэж байна. За энэ дээр одоо шинэ ажил эхлээд одоо шинэ мөнгө төгрөг олох зам нэгдээд ингэж байна. За гэвч энэ сайн сайхан зүйлсийн хажуугаар бас одоо атаа жөтөө хил ам харагдаж байна шүү тийм ээ. За энэ дээр одоо бас энэ одоо энэ дээр би юу харсан бэ гэхээр эхэнд орж байгаа одоо миний мэдрэмжийн үг болохоор зэрэг одоо олж байгаа орлого юм уу эсвэл одоо хийж байгаа одоо өөрийнхөө олж авсан ийм одоо амжилт гэдэг юм уу энийг одоо олон нийтэд зарлахгүй байх тийм ээ. За өөртөө авч үлдэх энэ олон хүний анхаарлыг татаж одоо атаархлыг төрүүлэхгүй байгаарай гэсэн анхаарал байна шүү. Тэгээ энэ дээр одоо санаа зовоосон зүйлсүүд бас одоо ажилтай холбоотой хил ам одоо өшөө юу гэдгийг энэ дээр одоо нэг санаа зовоосон юмсууд гарч ирэхээр ягаад гэвэл энэ одоо олон өөрийн одоо амыг бас хамхих тал дээр анхаарна л гэж дахин гарсан байх шүү. Тэгэхээр зэрэг энэ дээр анхаарна үстэй. За мөн одоо энэ дээр одоо бас энэ шинэ ийм үе ийм сайхан үе эхэлж байгаатай холбоотойгоор одоо юуг тавьж явуулах вэ тийм ээ. За what you need to release
одоо найз нөхөд байдаг юм уу? Аль эсвэл одоо гэр бүлийн гишүүд ч харагдаж байна тийм ээ. За мөн одоо өөртөө хэрэггүй болсон эд зүйлс гэр орноо цэвэрлэх тийм ээ. Энерги шинчлэх гих мэтчлийн ийм юмнууд харагдаад байна шүү. Энэ дээр анхаараарай тийм ээ. Явуулах ёстой зүйлүүдийг явуулж гоё шинээр эхлэн шүү. Мөн одоо атаарх агш нар их байна. За тийм ээ. Энэ дээр бас найз нөхөд гэр бүл гэл ингээд харагдаж байна. Тэгэхээр зэрэг ингээд өөрөө бодож тунгаагаад одоо явуулахын явуулна үсттэй. За ийм мессеж байна. За ерөнхийдөө хэцүү үеард орхигдчихээ л гэж юм тийм ээ. За энэ амжилт энэ одоо энэ зүйлс бол одоо өнөөдөр гарч ирчихээгүй энэ дээр чиний одоо hard working хийсний одоо үр дүн үр шим юм аа тийм ээ. За ийм л сайхан юмс ирж байгаа байхан тэгээд одоо анхаарах зүйлсийг бас анхаарна үсттэй. За хайр сэтгэлийн тал дээр одоо манай гэр бүлтэй улсууд бол одоо ерөнхийдөө нэг их одоо бүгдийг гартаа авах гал бүгдийг контролдох гээд хэрэггүй ерөнхийдөө хорвоо ертөнцид даатгаж орхио гэсэн байна тийм ээ. Эсвэл одоо шинээр танилцсан эсвэл бие бинийгээ мэдэж яваа улсууд бол одоо ямар нэг одоо red flag тийм одоо бэн шүү энд одоо анхаарлаа хандуулаарай гэсэн байна тийм ээ. За нэг юм ажиглчлаа, хоёр юм ажиглчлаа, гурван юм болохгүй байх юм бол энэ хүн болохгүй байна л гэсэн үг тийм ээ. За энэ дээр одоо анхаарна үсттэй. За мөн одоо шинэ хүн харагдаж байна, new love байна гэж байна тийм ээ. За энэ дээр одоо бас хэрэг одоо өөрчн таалагдсан ийм хүн эсвэл одоо шинээр одоо танилцаад одоо өөрөө тэр хүн дуурч чадахгүй боловч одоо энэ дээр одоо бие бинийгээ хараад таалагдсан боловч тэр хүн эхэлж дуурахгүй байгаа бол өөрөө эхэлж дуурахад одоо эсвэл өөрөө эхэлж санаачлахыг гаргахад одоо буруутахгүй юм аа гэсэн ийм мессеж байж байна. За ингээд та бүхэндээ одоо амжилт хүсье. За ингээд та бүхэн хувийн уншлага хийх бол миний Facebook пэйж болох Монгол Стар тариот орж одоо мэдээлэл аваарай. За би удахгүй 8 дугаар сарын ерөнхий төлөвийг уншнаа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.